байцгаана уу? Шинжлэх ухааны танин мэдхүү од өндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Хөтлөгч Инхотын бэлтгэн хүргэдэг кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сувг, NTV телевиз, од өндөр радио 83.307-оос дэлгэнээр хүрч байгаа. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар илүү гүз Look TV, Invision компани, за мөн од өндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллаж байна. Өдрийн мэнд. За хоёулаа өнөөдөр Salma Hayek гэж бүсгүйн талаар ярина. За Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Salma Hayek нь 1966 онд Мексикийн Veracruz гэдэг хотод төрж. За далайн ирэг дээр байдаг хот учраас тентгийн иргэд хүүхэд багчууд чөлөөт цагаа далайн ирэг дээр өнгөрөөдөг. Гэтэл тентгийн химийн болон янз бүрийн үйлдвэрүүд хог хаягдлуудаа далаадаа цутгасаар байгаад бохирдуулаад юу нэг далайн ирэг дээр хөгжилдөж наадах ойртохын аргагүй юм болгон хайцсан гэнэ. За ингээд далайн иргэгийг аль бие усаар хаасан байдаг тэнд. Инхээр нөх хүүхдүүд чөлөө цагаа өнгөрөх өөр зүйл олж хийх хэрэгтэй болсон гинэ. За ингээд Салмагийн хувьд болохоор зурагт үзэх хамгийн хийх дуртай ажил нь болсон гэдэг. За гэхдээ далайг ингэж бохирдуулсан хүмүүсийн нэг нь Salma Hayek-ийн аав нь байх магадaltaй гэж байна. Яа тэгэхээр түүний аав нь газрын тосны магнат. За мөн барилгын компанитай гээд нэлээд биелэгж хүн байсан юм байна. За энэ ээж нь болохоор Испани гаралтай дуурийн дуучин, за сүүлд авиаслаг хүүхдүүдэд сургалтын тэтгэлэг олж өгдөг юм буянтай ажил хийдэг болсон юм. Агент хүн болсон гинэ. Тэгэхээр аав нь бол ер нь бохирдуулсан ч ээж мэдхээр гэж тэнцэн сарагдаад байгаа. За ээжийн урлагийн талын авиас. За зурагт хоёр нийлээд Салмаг урлаг дуртай нэгэн болгосон байж мэдэх юм. За Salma гэдэг нэр нь арабаар peaceful буюу бараг л инх бат гэсэн үг юм байна. За ээж нь бас янзын сахилгаан хүн гинэ. Охиноо байнга эвгүй байдалд оруулж байдаг. За дөөрийн дуучин хүн учраас байнга дуулж байдаг гинэ. Зүгээр юм ярьдгүү дуулж ярилцдаг байсан гинэ. Нийтдээ юм би. Тэгээ найзууд нь орж ирээл ингээл гэр мөртөнд байж нь шүү дээ. Тэнгүүд ээж нь тэнд дуулаад байж байдаг. Юу хийж байна? Жоо хөхтөч ийм нэг хичдэг шүү дээ. Тэгэл охиноо заавал ингээд юу яагаад албаар өдөөд байгаа байхгүй тэр чинь. Тэстэ санаа зовхгүй л хосдог байсан юм шиг байна. За аав нь газрын тосны магнат учраас их баян айл байсан байна. Salma хүссэн бүх зүйлээ авдаг гэсэн гинэ. Сармагчаа өмгөрөө гэхдээ хоёр шиг сармагчаа авч өгсөн гэнэ. За сүүлдээ давраад Rainbow гэдэг нэртэй бар хүртэл агуулсан гэдэг. За тэгэхээр энэ л юу н айлын ста их хүүхдтэй чинь Salma Hayek байж. Айлын ганц охин учраас бас ийм их танхи хүссэн байж мэдх юм. Гэхдээ бас доороо нэг эрэгтэй дүүтэй юм бэл. Гэхдээ эрэгтэй дүүх гэхээс охиноо бол илүү эрхлүүлдэг шүү дээ, тийм ээ. За тэгээд хоёр хүүхдээ аваад их аялдаг. Тэдгээр аяллаас Европ руу хийсэн аялал нь Салмагийн нүдийг нээсэн гэдэг. Өөрийнх нь амьдардаг жижиг хотын гадна талд ийм том, ийм гайхалтай ертөнц байдаг гэж юу гэж анх удаага мэдэрсэн гэдэг юм л. Тэгэхээр аялал гэдэг бол үнэхээр хүүхдийн хүний нүдийг нээдэг. Тархийг задалдаг тийм хайрцагнасаа гар гэдэг чинь гадаад явах гэсэн үг юм билээ шүү дээ. Тийм юм байна. Гадаад явах юм бол ч яах. Ер нь гадаад явсан хүн шал өөр болчдөг. Тэгээ нэг 6 сар ядаж амьдарч чаддаг хэрэгтэй тийм ээ. Гэтэ өндөр хөгжилтэй орн руу явсан нь арай илүү зүгээр баг. За эдгээр аяллаас гадна 7 хоног бүр автага кино театрт явдаг байсан юм байна. Тэгсэн нэг удаа театрт 1971 онд гарсан Willy Wonka and the Chocolate Factory гэдэг киног үзээд Салмагийн нүд нэгдсэн гэж. Ер нь амьдралын тэр чигт өөрчилсөн гэнэ. Би ерөөсөө урлагийн хүн болох ёстой юм байна. Би ийм гоё кинонд тогломоор байна. Миний ирээдүй энэ юм байна гэд ирээдүгөө ер нь ингэж бичсэн юм бэл. За Salma маань угийн багаасаа олон нийттэй харилцах тал дээр их нээлттэй. За дуугаа суудаггүй их нүүрмгийн хүүхэд байж. Дүүтэйгээ нийлээд дуулж хуурддаг, ил бүзүүлдэг. Хамаатнуудтай янз бүрийн тоглолт бас төлөвлөлдөг байж. Тэгэхээр ер нь урлагийн тал руу хазаахт бол Salmад ямар ч тийм асуудал байгаагүй. Багаасаа л бэлтгэгдсэн байж. Тэгээд өдөр бүр янз бүрийн дүр товирцсан явж идэг гинэ. Тэгээд тэр дүрдээ тохирсон хувцас сонгож, өөрөө сонгож өмсдөг. Ээж нь хувцас сонгож өгөх гэхээр ууралдаг гинэ. Би өнөөдөр эрхэмсэг хатагтай болох гэж байна. Тэр дүрд минь энэ балаа хувцас чинь тохирохгүй байна гэж ууралдаг байсан гинэ. За аав нь ээжийнхээ үгэнд ор гэж хэлэхэд нь бас л эсрэгүйцдэг. Энэ хувцсыг өмсөхгүй. Би чинь хатагтай шүү дээ гэд өөрийнхөө сонгосон хувцсыг өмсдөг гинэ. Их бие даасан охин байсан эндээс харагдаж байгаа.
бүх зүйлээ өөрөө шийддэг гин. Тэгээд жоохон байхдаа ямар сургуульд сурахаа өөрөө шийдсэн гин. 12 та байхдаа Америк нэгдсэн улсад католик сургуульд сурна. За тэндээ сурагчийн байранд дотор байранд амьдрна гэж зүтгэсэн гин. За бүр ээжийнхээ нэрийг бариад тэр сургуультай бүртгүүлсэн байсан гэж. За аав ээж хоёр нь хэдий католик шашинтай боловч одоо энэ Америк руу ганцаараа сургуульд яваад хэтэрхий балчир байна гэж зөвшөөрөөгүй юм гинэ. Тэгсэн чинь манай хүн би тэгвэл энэ сургуультай бүх хичээл дээр муу дүн авна. Юу ч сурахгүй шүү гэж сүрдүүлж байгаад Америк руу явчихсан гэж. Тэгээ бас тий том толгой байна. Тийм нэг айхтар хүмүүс байдаг шүү. Яг тийм нүдэн талаар харагдаад тийм. Одоо ч яг тэр төрхөнд хിവэрэ шүү дээ. Ер нь кинон дээр байдаг юм онцлог харагдаад идэг юм яг тэр зангаас сайн биш үү? Айгаа хэрэгчлээтэй. Яг үнэ. За тэгээд хүссэн сургуультай очиод үнэхээр сайн сурж эхэлж исэн юм байна уу. Гэхдээ асуудал тарьж эхэлсэн. Их сахилахгүй гэж. Бүр маш сахилахгүй заяа. Ээж чиг энтэнд дуулцсан явж идэг. За тэгээд хүмүүсийг их шоглдог. Ялангуяа гэлэмаа бол түүний яг бай байсан гэнэ. Католик сумч баах ингээд гэлэмаа наанууд байж байгаа шүү дээ. Бүгдийн шоглдог гэнэ. Нэг өдөр бүр бүх гэлэмаа нарын өрөөний цагийг 3 цагаар урагшлуулсан. Тэгээ нөгөө хэд нь хичээлийн цаг болчлаа гэд 3 цагийн өмнө орноосоо босцгаасан байгаа юм шин. Ийм л цаглахгүй байж. За тэгээ тентгийн хоол таалагдахгүй байсан гэнэ. Манай хүн ч одоо бараг гэртээ тогоочтой байсан байлгүй. Тэгмээ одоо нийтийн хоол таалагдах байлж байна. Тэгэхээр галтгоонд нь явж ороод заяа. Миний гиз жоохон асуудалтай маа. Та нар нэг жоохон өөр хоол хийгээд өгч болох уу? Би тэрний оронд гэрээсээ авчирсан гоё юм аа өгийгээд тэтгэл авчихсан гэж. Тогооч нартай. Яаж авч явсан юм бол сони юм аа? 13 настай охин шүү дээ. За ингээд сахилгуудад байгаа охиныг сургуулаас нь хөөн гэж сүрдүүлсэн чинь манай хүн харин өөрөө сургуулаа хаяад явцсан юм билээ. Ингээд сурсан чинь байхгүй англи хэлээрч ярьж сураагүй ерөөсөө сахилгууцаар байгаа л нутаг буцаж байгаа юм билээ. Тэгсэн чи ядж хахад хин чин Салма чин дислексия буюу уншиж бичих чадвар бас байхгүй юм. Тэг байхгүй ч яг муу юм. Ийм имгийг яг олон байгаа зү гадаад. Манад бол нэг сонсогддгүү те. Гадаад нэлээд байдаг байна. Манад бол яг энэ бичиг өсөггүй мал болчихж байгаа юм л дээ. Тэд нар маань гоё имгэг гэд гоё нэр өгчөөд байна уу? Гүн чин хичээгээ сурахгүй юм чинь. Бүр яагаад сурахгүй байгаа те? Тэгээ нэг тэр байр марийн солиоч юм яагаад идэх юм бол? Тэр мэдгүй. Хэд яригдсан юм бэ те өмнөөс? Тийм те. За ингээд нутагтаа эргэж ирээд жүжиглэмээр санагдаад нутгийн жижиг театрууд тоглож эхэлсэн гинэ. Энэ үедээ нүрэ бодох их дуртай. Аав ээж нь бол энийг зөвшөөрөхгүй шүү дээ жоохоо охин тий. Тэгээд ер нь ингээд жоо том хүн болохыг их багасаа хүссэн юм шиг байна. Нэг тийм охтууд байдаг ш нүрэ будаал том хүний овцомсол их яардаг. Яг тийм яарсан охтууд л нэг байсан шиг. За анхны тоглолтод оролцож эхлэхэд л унших их чухал үүрэгтэй гэдгийг мэдсэн гэж. Зохиол уншиж чадахгүй юм чинь дүрдээ яаж бэлдэх вэ тий. За ингээд ер нь хичээсэн юм бэл. Тэг хичээгээд ер нь тэгж чадаагүй юм шиг байна. Тэгээ яалч өгдөгөл имгэг юм байна. Тий. За хэдий ийм имгэгтэй ч гэсэн Салма юмыг их хурдан сурдаг сэргэлээ охин гэж. Хэд сэргэлэн учир дун сургалт байхад нь түүнийг ийм имгэгтэй гэдгийг хэн ч мэдээгүй байна. Багш нарын ч мэдээгүй, найзууд нь ч мэдээгүй. Ингээд ангиад өсөөл яваад байгаа шүү дээ 5 дугаар анги 6 дугаар анги. Тэгэхэд бүгдийн цээжлээд тэгэд ордог байсан байгаа байхгүй. Тэгэхээр толгой нь бол сайн ажилтдаг байсан баг. За 15 16 настай л байсан баг гэж. Нэг удаа аав ичдэг Европоор аялж исэн чинь тэнд нэг гайхамшиг бүтээдгээр алдартай нэг сүм байсан гинэ. Нэг хүмүүс ч бол ингээ юм гойн штэ. Тэр ингээл биелждэг тийм тохиолдлуудтай сүм юм байна л та. Тэр сүм рүү хулгаагаар явж ороод. Тэгээ нэг юу ариун ус гэж байдаг штэ тий. Ариун усаар цээжээс шавшаад бурхан минь томруулж өгнө гэж гуйсан баг. За ингэж гуйгаад жилийн дараа л бурхан түнд бэлгээ илгээсэн. За одоо түүний гуйлт биелсэн хэсгийг бид бэлгэнэ харж болно. За нүдэн дээр нь үзэсгэлэнтэй бүсгүй болж байгаа охиноо ээж нь харин дунд сургуулаа төгссөний дараа коллежд явах хүсэлгүй байсан юм байна. Юу н охиноо хайрласандаа л тэр баг. Нисрэг гүйсэн үнээс ч юм уу те ямар нэг асуудал гарч болоо гэж байгаа хайрлж исэн мэл. За энэ үеэс Салма гадаад үзэмж стил имижтэй бүр маш их анхаардаг. Бүр янз бүрийн хувц өмсдөг болсон. Бусдаас өвөрмөц содон харагдахын тулд бүр панк стилтэй хүртэл болсон гэж. За ер нь бол тийм л дээ хараад хахад
Дандаа гой чамын юмнууд өмсдөг. Ер нь л тийм сүртэй байдаг. Бусдаас шал өөр байдаг. Тийм жүжигч. Тэр нь бүр багаас нь илэрч ирсэн юм байна. За тэгэхэд ер нь өөртөө сэтгэл дундуур хүмүүс нэг иймэрхүү хандлагатай байдаг юм гинэ. Нэг би жоохон мяа байчих үү тий. Өөр юмар орлуулад муухай харагдахаас дандаа хайгаад юм гэсэн үг тий. Гэтэл тийм биш үү салмач маш үзэсгэлэнтэй байсан. Тэгээд бас хит бараа ирсэн та сэтгэл дундуур байж. Тэгэхэд намхан байна гэж боддог байж. Харин жүжигчин болоод од болсныхаа дараа яаж өндөр болчоогүй юм бэ гэж баярлсан гэж. Хэрэг би өндөр болцсон бол модель ч юм уу болоод тэр чигтээ ингэ явчих байсан болов. Харин намхан байсан тул та би гоё жүжигчин болсон байна гэж бас жоохон баярлдаг юм л. Гэтэ сүулт ярьсан юм л ярьдаг гинэ. Аав нь хөөрхөн байсан. Миний охин ч байгаагаараа л үзэсгэлэнтэй шүү дээ гэж бас тайлбарлалдаг байсан юм. За хэдий ээж нь Салмаг дахин сурах хүсэлгүй байсан ч гэсэн ахлах сургуулаа төгсөөд жилийн дараа Мексикийн их сургуулийн олон улсын харилцааны ангид элсэж орж. За улс төр түүний сонирхлыг их татаад бүр Мексикийн ерөнхийлөгч болно гэж төлөвлөж эхэлсэн баг. Их бадрангуй байсан байх нь. За хэдий жүжигчин болох хүсэл нь хэвээрээ байсан боловч бусад хүмүүсийн тэр хүслийн дэмжихгүй байгааг нь мэдээд байгаа байхгүй. Аав ээж нь чамд жүжигчин болох дэмжихгүй шүү гэд. Тэгмээ тэр хүмүүсийг бодоод за өөр чиглэлээр суурь гэдэг энэ улс төрийн ангид орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас харамсалтай байгаа зү тий. Гэтэл нөө дотор нь жүжигчин болно гэсэн бодол нь байж л байгаа шүү дээ. Тэгэд бас нэг юмнаас айгаад исэн жүжигчин болно гэхчвэл найзууд нь шоолж магадгүй гэж бодоодсэн юм. Чиний жүжиглэлт гэж юу байдаг юм гээд. Энэ айдас хүний мөрөөдлийг алдаг. Ер нь ийм айдас бүр маш олон хүний мөрөөдлийг алсан баг. Манад бүр ялангуяа маш дэлгэр юу байгаа, илбэг байгаа. За тийм ер нь ингээд нөгөө тэр хүн юу гэж бодох бол хүмүүс юу гэж бодох бол гэдэг бодол хүний хамгийн хэрэггүй бодол юм байлээ шүү дээ. Харин тийм. Тэрнээс болоод ямар юм хайчдаг тий. Тэгэд бусдын таалж байгаа юмыг очиж хийдэг. Энэ маш буруу байна. За сургуультай сургын хажуугаар жүжигчний сургалтанд бас сууж эхэлсэн. За сургалтанд суухын хэрээр жүжиглэлтэнд улам их дурлахуулаад за ер нь сургуулаа хаяа тэр бусдын бодлыг та юу руугааж их. Би ер нь жүжигчин болох хэрэгтэй байна гэд хамаг анхаарлаа тэнд хандуулсан. За ингээд сургуулаа хаяхаа шийдээд тэр шийдвэрээ аав ээжтэй хэлэх гэж бас нэлээд юм болсон юм шүү. Тэгсэн чинь эхний дүрийн санал хүрээд ирдэг байхгүй. Нэг реклам тоглоно гэд тэгтэн л яг шийдсэн юм шүү. За хэлье. Тэгээ аав ээжтэй хэлсэн чинь нөгөө хоёр нь юу гэж зөвшөөрөх үү? Чи ч одоо ерөөлөгч болно гэдс чи юу жүжигчин болоо явчих. Тэгтэн л үгүй. Энэ миний хувь тавилан юм. Энэ миний мөрөөдөл юм аа. Тийм учраас би заавал энд одоо жүжигчин болох хэрэгтэй гэж үзэл бодлоо хамгаалсаар байгаад аав ээжигээ ялж чадаад тэгээд жүжигчин болоод сургуулаа хийсэн юм бэл. Мондөг байна. Мондөг. Хүний сургуулаа хийсэн тэр л баясчлаа. Гэтэ чи ирээдүйн тодорхой байгаа учраас тэгж байгаа шүү дээ тий. За ойлаа. За хамтран ажиллаж. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү гүц Look TV маань дэмжиж ажиллаж байна. Innovation маань. Тэгэхээр та бүхэндээ дуулах нэг таатай мэдээ байгаа. Look TV-гээс кино үзээд багц дүүрэн бэлгийн эзэн болох ийм боломж байна шүү. Та яг одоо Look TV премиум багцаа идэвхжүүлээд бэлэгтэй цэцээс нь хүссэн киногоо үзэхэд олон гайхалтай бэлгийн эзэн болох урамшуулал зарлагдсан. За энэ урамшуулал нийтдээ 4 үе шаттайгаар кино үзэж өрсөлдөнө. Тэгээ яг одоо 2 дугаар үеийн идэвхтэй үргэлжилж байгаа. Энэ үед премиум багцаа идэвхжүүлж бэлэгтэй цэцээс хамгийн их кино үзсэн хэрэглэгчид дараах одоо энэ багц бэлгийн эзэн болох боломжтой. За энд юу бэ нөх гэхээр нөгөө нэг ухаалаг цаг байгаа юм Samsung Galaxy тэгээ Boost brand-ийн wireless чиг хөвч байгаа юм Shangri-La Sport Club-д 3 сар үйлчлүүлэх эрхийн бичиг байгаа юм. За тэгээ Look TV премиум багцын 1 сарын эрхийг бас бэлгэлж байгаамаа. За энэ мэтээр 6 өөр төрлийн бэлгүүдээ багцлаа авах бүрэн боломжтой байгаа. Та Look TV-гийн премиум багцаа бэлэгтэй урамшууллын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ уралдаанд одоо яаж ямар давуу байдлаар оролцох уу, за бэлгүүд нь юу байна гэдээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол та Facebook хуудасаар зочлоорой. Хэрэглэгчдээ одоо бас тэ гоё кино үзэх дуртай, кино дуртай хүмүүст ийм гоё өөрийнхөө хүссэн юмыг хийгээд бэлэг авах боломж олгож байгаад нь бас баяртай байна. Яг үнэ. Завтайсан бол Япон маань төр үлгсэн. За баярлаа. За баярлаа. За ингэж жүжигчин болоод за эхний ээлжинд мэдээж маш хүнд байсан гинэ. Эхний рекламда тоглоод 2 жил таг суусан. Ямар ч санал ирээгүй. Гэхдээ Салма зүгээр суугаагүй. Өөрийгөө улам хөгжүүлээд жүжигчний чадвараа нэмсээр байгаа. Сургалтантаа суугаад театрт ажиллаж эхэлсэн.
зарим театрт нэлээд жоох хэд хэдэн жүжиг тоглоод тэр театрт ажилласан туршлага нь түүний жүжиглэх чадварыг бүр маш ингэж өсгсөн гэдэг. Театр бол үнэхээр мундаг газар шүү дээ, тийм. За энэний ачаар сайн жүжигчин болсон байж мэдэх юм а гэж ярьдаг юм байна. За ингээд 1988 онд буюу манай хүч хизээ төрчлөө 60-д оных шүү дээ, тийм 66. 22 настайдаа телевизийн самгийн дүрийн анхны дүрээ авч байгаа юм байна. Энэ дүрээрээ ийм жүжигчин байгаа гэдгийг мэдгдсэн бол харин энэ төслийн дараах бас нэг кинонд Тереса гэдэг дүрд тоглолцдог. Ингээд энэ Тереса гэдэг дүр нь түүнийг Мексикийн жинхэнэ нод болгодог. Маш амжилттай төсөл болсон. Энэ цувралаас Мексикчууд Салма Хайекийн гоо үзэсгэлэнг олж хараад бүр биширсэн. Октод түн шиг болохыг мөрөөддөг болсон гэж. Гэхдээ зөвхөн гоо үзэсгэлэн тодорч харагдсан юм биш. За түүний жүжиглэлт бас мундаг байсан гинэ. Энэ дүрээр хэд хэдэн шагнал авч чадсан юм байна. Энэ Тереса гэдэг цуврал нь дэлхийн бараг 20 оронд цацагдсан гинэ. За зарим газар бараг алтар царайч гэл юм болж исэн юм шиг байна. Энийг бол маш амжилттай гэж хэлж болно. За ингээд цаашдаа түүний одоо тоглох дүрүүд нь дугаарлаж байгаа. Гэхдээ бүгдээрээ телевизэн дүрүүд байсан. Энэ Салмад хангалтгүй байсан байхгүй. Би жүжигчин болмоор байна. Тэг эн чинь өргөн дэлгэцийн гоё мундаг жүжигчин болмоор байна. Гэтэл би чинь телевизэд тоглоод байвал эн чинь ингээд хадагдчих шүү дээ. Ийм бодолтой яаж том жүжигчин болох вэ гэсэн чинь Мексикээс явах хэрэгтэй юм байна гэж ойлгосон гинэ. Яг хажууд нь Калифорни яваад иддэг, Холливуд яваад иддэг. Би Холливудд очиж мөрөөдлөө биелүүлэх нэ гэж бодсон баг. Гэтэл Мексикт манай хүн чинь овоо амжилттай замналтаа яваад байгаа шүү дээ. Од болцсон. Тэгээд найзууд нь хэлж байгаа. Чи ийм амжилттай явж иж заавал тийш очиж яах гэдэг. Тэрийг хайж явах юм бол энийг хайж явах юм бол тэнд очиод ч юмгүй энд ч юмгүй болчвол яана гэж бас сэрэмжлүүлж ирсэн юм байна. Гэсэн фэнүүд нь ч бас эсэргүүцэж ирсэн юм байна л дээ. Гэхдээ тэр хүний бодлыг юу ч зогсоож чадахгүй. Хоёр цүнхээ аваад цуглуулсан хэдэн песо за хэдэн доллар болгож солиулаад тэгээд Холливуудыг зарсан баг. За ястаа нөгөө барын сүүл яхаа бамбарын юу лээ батганы толгой авах ч үлээ. Тийм болж байгаа юм байна. За ингээд карьераа хоёр дахь удаага эхлүүлэх болж байгаа. Бас л хэцүү байсан тодорхой. Ганцаар очсон. За яаж ажил болох вэ тийм чинь англи хэлж байхгүй. Чинь бүр таг харах хүн л очиж байгаа шүү дээ. За яг тэнд нэг латинаар ярьдаг, испанаар ярьдаг хүмүүс бол байж л таараа. Калифорни юм чинь зөндөө байгаа л да. Гэтэ тэр хүмүүс чинь манай хүнд ажил олж өгнө гэсэн юм байхгүй шүү дээ. Дээрээс нь англиар ярьж чадахгүй ямар юм л ажил болтох вэ тийм. За ингээд дээрээс нь бас нөө дислексия унсаж бичиж чадахгүй. Бүр таг харанхуул хүндэнд очиж байгаа байхгүй. Ингээд ямар ч хэсэг хэл сурахаар за дээрээс нь жүжиглэлттэй анхаарахаар Стелла Адлер гэдэг сургалтын төвд суралцж эхэлсэн гинэ. Энэ сургуультанд гэсэн чинь Марлон Брандо, Роберт Де Ниро зэрэг алдартнууд суралцаад төгсөж исэн юм байна. Эндээ 2 жил суралцсан. Маш удаан. За ингээд англи хэл бол нэлээд гайгүй болоод ер нь зүгширчиж байгаа. Ингээд шууд уншиж чадахгүй учраас дүрийнхээ бүх үгийг зээжилдэг. Ромео Жюлиетийн бүх үгийг зээжилсэн гэдэг. Тэгж бэлтжиж энэ хүн жүжигчин болж байгаа юм. Уншиж чадахгүй болохоос ш толгой нь бол мундаг байгаа юм аа. Дахин хэлэхгүй бол. За эдгээр асуудлаас гадна Америкт очиод үүссэн бас нэг асуудал нь машин жолоодох гинэ. Ур чадвар дажгүй юм байна. Зүг чигээ олох гэж илгээн авдаг гинэ. Банк төөрдөг. Бараг нэг удаа зорсон газараа саадгүй очсон удаагүй гинэ. Мексикт манай хүн жолоочтой байсан байхгүй юу? Энэ нэрэд бүх зүйл толгойн дээр нь бууж байгаа. ертөнцийн зүгээр урагшаа гэж хэлхэл юм бол толгойн гацаад эр орзаа. Жинхэнэ Монголын нэгтэй. За ингээд англи хэлэнд сайжирсан жүжигчний чадвараа дээшлүүлээд өөрийгөө бэлэн болгоцсон байсан боловч киноны санал ирэхгүй л байж. За хэдий гоо үзэсгэлэнтэй ч гэсэн продюсерүүд түүний гэрийн үйлчлэгч хүүхэд асрагчийн дүрээр л хараад исэн юм. Ярьж байгааг чинь сонсох юм бол гэрийн үйлчлэгчийг сонсогдоод байна гэж бүр хэлдэг байсан. Ер нь энэ латин гаралтай хүмүүс ч юм уу тэр Өмнөд Америк хүмүүс шүү дээ. Эдгээр ихэвчлэн ийм ажил хийдэг Америкт ч гэр үйлчлэгч ч юм уу хар бор ажлууд хийдэг. Эрэгтэйчүүд нь хар бор ажил, эмэгтэйчүүд нь нэг ийм зурш бодлын үйлчлэгч ч юм уу. Эннээс болоод тийм стереотип үүсчихгүй юу? Эдгээр ер нь ийм л хүмүүс байдаг шүү дээ. Кинон дээр латин хүмүүс гарах юм бол ихэмсэг хатагтай гарахгүй. Гэрийн үйлчлэгч гарах ёстой гэдэг ийм та хандлага байсан. Муухай тэгээд тэр байдлаа бол
өөрчилж чадахгүй шүү дээ, Тийм. Хүний толгойд нь суудсан юм чинь. Тэгээ зарим продюсерууд чи энэ дамжуулалт болж чадахгүй микс рүүгээ буц гэж хүртэл хэлж ирсэн юм л. Гэхдээ Салма бууж өгөөгүй. Харин ч бүр илүү хичээсэн. Ингээд жижиг дөрүүд аваад түндээ тоглосоор байгаа. Одоо тэгэл нөгөө гэрээ өршлөгчийн дүртэл тоглоод байна гэсэн үг шүү дээ, тийм. Дандаа латин гаралтай бүсгүн дүр тоглоно. Энэ байдлаасаа бүр залхсан гэнэ. Уг нь ингэх гэж Америкт ирээгүй. Мундаг жүжигчин болоод Оскар авах гэж ирсэн шүү дээ. Гэтэл та ерөөс тэрнээс гарч чаддаг. Тэгээ энэ талаараа нэг телевизийн ярилцлаганд орж байхдаа ярьсан гэнэ. Энэ одоо муухай байна. Америкчууд ягаад латин хүмүүс ингэж хараад идэг юм. Бид нар чинь бас адилхан хүмүүс шүү дээ. Өөр дүр авах ёстой энэ гэж ярьж гарч гэнэ. Тэгсэн ад зулж нөгөө ярилцлагыг нь Роберт Родригес гэдэг нэртэй найруулагч үтцсэн гэнэ. Хамгийн сонирхолтой нь Роберт найруулагч тэр ярилцлагыг үзчихсэн оройн Салма Хайек өөрөө Робертын найруулсан Эл Мариачи гэдэг киног нь үзээд их таалагдаад энэ найруулагчтай хамтарч ажиллаж үзэх юмсан. Гоё кино хийдгийм байна гэсэн юм шүү юм бодоод унтах гэж хэвтчихсэн юм. Тэгсэн чинь утсан дуурдаг байхгүй. Харилцуурын цаана Роберт Родригесийн эхнэр байсан гэнэ. Манай нөхөр өөрөө чи ярилцлагыг үзлээ. Тэгээд уулзах хүсэлтэй байгаамаа гэд дейт болцоо тавлж болох уу гэдэг ийм хүсэл тавьсан юм. Сэн тохиолдол байгаа тийм юм аа. Зургаараа л явж байгаа юм байна. За найруулагч уулзалтанд ирэхдээ л Салмад дараагийн кинонд тоглох урилга өгөхөөр төлөвлөсөн байсан. Тэр кинонд Desperado гэдэг нэртэй. За өмнө нь Салмаг үзээдсэн Эл Мариачи шүү дээ. Тэр киноных нь шууд үргэлжлэл ийм кино юм байна. За ингэж нэг юм одоо энэ тэнд ярьцлага өгч байж хүссэн хүлээсэн Холливуудын киноны анхны томоохон дүр авч чадчих байгаа юм. За гэтэл киноны продюсерууд Desperado-гийн продюсерууд нь өөр бүсгүй сонгоно гэд бас юм аялж гисэн юм. Тэгсэн чинь манай нөө Роберт чинь Салмаг зүтгүүлсээр байгаа. Энэ яг тохирно гэд тэгэнгүүтээ продюсеруудаараа ятгахын тулд Салмаг өөр нэг телевизийн цувралт бас дүр олж өгöd. За энэ дээр чи өөрийгөө жинхэнэ харуулж өгөөрэй гэд. Тэгсэн чинь Салма тэнд тоглоод өөрийгөө жинхэнэ харуулдаг байхгүй. Тэгэж ятгахжээж нэг юм одоо продюсеруудаа зөвшөөрүүлж чадчих. За ингээд ихний дүрээ авчих. За энэ киноны эрэгтэй гол дүрт нь Холливуд дэлхийдийн од болцсон байсан Антонио Бандерас тоглодог. Энэ их гоё кино тийм одоо анх тоглосон кинонуудын нэг юм ба шүү дээ. Маш гоё. Хизээ язан яваа шүү дээ. За гэвч хүссэн зүйлгүй зүгээр оруулаа. Киноны дундуур Антониотой дотносдог хэсэг гардаг гинэ. Энэ хэсгийн зурагт нүцгэн орох хэвээр. За энэ зураг үнэхээр хүнд болсон гинэ. Зураг авалт. Ер нь гайгүй болов гэж бодсон юм шиг байна. Зохиол энэ төр уншиж байгаа шүү дээ. Гэтэл яг ингээд бүтэн нүцгэн орно гэсэн чинь нэг л юм болж өгөөгүй. Ингээд бүр ингээд хүчлээд гараагүй гэнэ. Тэгэд 1 цаг зураг аавна гэж төлөвлөсөн байсан ажил 8 цаг зураг авсан гэж. Энэ хооронд Салма байнга уйлжсэн. Ингээд нүцгэн гарчдаг. Мексиктойгоо хүмүүс маань юу гэж бодох вэ? Ээж аав маань юу гэж бодох вэ? Яж яхад чи католик гэр бүл байдаг. Кинонд нүцгэн гарна гэдэг бол баг байж болшгүй. Ийм өдөө зүйл болж байгаа байхгүй. За ингээд энэ дээр уур нь хөрснөө яасан. Киноны туршид бүх аюултай үзүүлбэрээ өөрөө хийсэн. Би өөрөө хийнэ гэж хаад. Тэгэд нь бас гол нь юм байхгүй. Жүжигчин болох хүсэлтэй байсан шүү дээ. Маш олон жил. Тэнгүүд жүжигчин болчоод бүх зүйлийг хийхийг хүсэж байгаа байхгүй бас. Тэнгүүд стантаач гэсэн өөрөө хийж. Гой сонирхолтой санагдаад шүү дээ. Тэг бүр хоёр байшин ингээд дохоор нэг үсэрдэг байхгүй юм чинь. Хэдий ингээд дээрэс нь утсаар зүгтсэн байсан ч гэсэн маш аюултай шүү дээ. Тийм. Гэтэл нөгөө талдаа очиж буугаад унаад хөлмөлөө шалбуулаад цус нүчтэйгөө хойлолтоод тэгсэн ч гэсэн хамаагүй би дахиж тоглоно гэсээр байгаад бүх стантаа өөрөө хийсэн юм бэл. Дахиад тоглоно гэж байгаа шин. Тэгээ бас зөрөгтэй байгаа ч тийм байна. Одоо бүр өөрөөсөө гарч болох те тэр нүцгэлж өмцглээд амар их юм гарчин готл бүр. Тэ. Ингээд лак кино болгоно гэдэг бүр хичээсэн юм болоо бүр. Тэгсэн Антонио бас орлон тоглогчгоо тоглосон гинэ. Магадгүй Салма ингэсэн учраас Антониод өөр сонголт үлдээгүй байна л та. Эмэгтэй орлон тоглогчгоо босоод ах чинь тий. Манай хүн. За 90 байж 90 нүрэл бодсон бол та. За Салмагийн тоглолт ер нь маш их таалагдсан найруулагч. За ингээд бүр хошигнж ингэж хэлчихсэн ба. Чи өөр хүний одоо шалгуурлалтын дээр очиж болохгүй шүү. Ганцхан миний л кинон дээр тоглоё шүү гэж хэлчихсэн ба.
Гэтэ энийг одоо юу гэж зөвшөөрөх үү? Өөр шалгаруулалтын дээр очихгүй байх уу? Гэхдээ энэ найруулагчтайгаа хэд хэдэн төсөл дээр дахиж хамтарч ажилладаг. Ер нь баг ихэнх үеийнх нь байнгын хамтрагч нь энэ хүн байсан гэж хэлж болно. Юу карьерийг аварж байгаа юм. За энэ кино бас дажгүй амжилттай болоод Салмагийн нэр Холливуудд алдаршаад. За ямар ч үсэн ийм жүжигчин энд гарч ирлээ гэдгээ зарлж байгаа. Дараагийн кино төслүүд нь ч гэсэн бас хүлээж байгаа. Тэгсэн чинь Мексикт их гоё юм болоодсэн юм байна. Мексикийн кино ертөнцийн гоё ингээд донслол гоё кинонууд хийгдээл шин төслүүд нэг амжилттай гоё болоодсэн юм. Тэгэхээр манай Мексик руу буцаж очиод бас хэд хэдэн кино тоглосон юм бэл. Ингээд ер нь 90 орчим байдаг хоёр талд ийм жүжигчин болж байгаа. За одоо түүнийг гэрээ үйлчлэгч гэхээсээ илүү гол дүр тоглож чадна гэдгийг одоо продюсерууд олж мэдчихэж чадчих. За энэ дээр өөрийнх нь харизм, өөртөө ихтэй байдал нь ч гэсэн маш чухал нөлөөтэй байсан. Ер нь латин бүсгүүчүүд, латин хүмүүс халуун цустай ер нь тийм өөртөө ихтэй, хортой шартай байдаг л та. Гэтэ хэн бол Салма бол тэр бүгдээс илүү онцгой байсан. Тэр намхан хүн учраас бас их намхан хүн зөрөгтэй гой хортой шартай байхаар бүр илүү хүчтэй харагддаг байхгүй. Тийм үү? Тийм шүү дээ. За харин дараа нь түүнийг дэлхийд дахинаад таниулсан дүр гэж хэлж болох. Квентин Тарантиногийн зохиолыг бичсэн. За нэг хамтрагч Роберт Родригезийг найруулсан From Dusk Till Dawn гэдэг нэртэй кино 1996 онд нээлттэй хийдэг. За гар нийлж ажилладаг найруулагч. За дээрээс нь өсч буй кино зохиолч гээд тоглохгүй байхын аргагүй саналыг түн тавьсан байна. Энэ кино хүмүүс санахтаа нэг л хэсгийг маш сайн сандаг гэнэ. Хэлгүү. За галтаанд нөө бүжгэлдэг хэсгийн сандаг уу? Галтаа биш. Тэр чинь биш үү? Тэр чинь пүүл юу вэ нэрээ? Тэр чинь юу байхгүй. Баарнд клуб бүжгэлдэг байхгүй. Одоо энэ кино чинь. За. Салмагийн бүжгэлдэг хэсгийг хүмүүс маш сайн санана. Биеэрээ могоо ороогоод бүжгэлж дуусаад. За. Дараа нь Тарантинод хөлөө өнсүүлдэг. Ийм хэсэг байхгүй. Би өстө зургийг л харж ирсэн юм тийм үү? Тэ. Чи тэр нь үзээрэй заяа. Бит хоёрын гарчигны утга учирчин тэр шүү дээ. Одоо ярьж байгаа юм. Тийм үү? Яагаад хөлийн өсөж байгаа? Одоо ярьж байгаа. За. Тарантино энэ хэсгийн зохиолыг биччихээд энэ хөлийн үнсдэг дүрд хэнийг тоглуулах вэ гэж нэг бодох гэснээ өөрийгөө энэ дүр тавьсан гинэ. За хүүхдүүд үзчихвэл дүр болтож байгаарай. Яагаад гэвэл Тарантино хөлөнд их дуртай. Food fetish байхгүй. За ингэж хэлж болж гинэ үгүй. За та гайгүй баха. Ер нь Тарантиногийн кино гарч байгаа юм бол нүцгэн хөл гарах нь бараг баталгаатай. Ямар нэгэн байдлаар гарч ирнэ. Гипсдсэн нүцгэн хөл байж идэг, шууд хөл нүцгэн хөлж байж идэг, тасарсан нүцгэн хөлж байж идэг. Ямар нэгэн байдлаар хөл гаргадаг. За энэ кинон дээр харин бүр Салмагийн хөлийг гаргаж ирээд дээрээсээ текила асуулж хагаад хөлийг үнсдэг байхгүй. Одоо ууж ил гэсэн хөлтэй текилагаа. За бүр Ийм гаж хүн байхгүй Тарантино ч. За тийм учраас бит хоёрын нэвтрүүлгийн гарчиг Тарантиногийн гаж үслэх гэсэн юм шүү дээ. За энэ зураг авахад ингэсэн гинэ. Салма могооноос хөтлөө яадаг юм. Тийм ч учраас анх зохиол уншичаад би чадахгүй. Би могооноос хайдаг гэд би ер нь боллоо гэж найруулагч нь за тэг. Угаасаа Мадонна энэ дүрийг авах гээд хөөцөлтөд байгаа ингээ хэлчихэж гинэ. Тэгсэн чи Салма чинь шартаа хүн шүү дээ. Хүү юу Мадонна вэ? Би өөрөө тоглоно гэд тоглосон юм бэл. За энэ дүрдээ бэлтгэх гэж 2 сар гар сэтгэл зүйчдэр очиод ер нь могоо дажгүй амт шүү дээ гэдэг одоо сэтлийг дотроо суулгаж иж энэ дүрдээ тоглосон юм. Уг нь богинохоо хэсэг шүү дээ тий. Гэтэл тэр дүрдээ бэлтэж 2 сар сэтгэл зүйчдэр очино гэдэг бол маш их хөдөлмөр гарч байгааг одоо илэрхийлж байгаа. За бүжгийн дэглэлт гэж юм байгаагүй. Угаасаа могоотой бүжгэлж хахад ямар нэгэн дэглэлт гэж байх вэ? Ингээд аяа сонсоод мэдрэмжээрээ л хуссан юм л. За могооноос айдаг гэснээс Салма амьтанд маш хайртай юм байна уг нь. Гэртээ бараг 30 гаруй тижээвэр амьтантай. Тэгээ орон гэргүй эзэнгүй нохоо ч юм уу те амьтан юу гэдгийг ер нь олцсон бүх амьтнаа аваад иччихдэг. Тэгэд яг бүр хүүхчгээ ч юм уу гэр бүлийн гишүүн шиг хайрлаж чаддаг. 9 гэж одоо бараг 10-аад нохоотой. Бүгдийг баг годамжнаас олсон. За тэг муур, шувуу юу ивчлээ бүр морь зорч байж шиг. Тэг шар шувуу хүртэл юм байж идэг. Ямар хөөх юм уу баахан юм тэжээгэдээс нь бас тийм юмыг хайрлаж чаддаг болсон юм шиг. Ямар хөөх юм бэ? Эдний гэргэж нэг амтны хүрээлэн шиг юм байж идэг юм шиг байна. Тэг нөхөр нь бүр ингэдэг. За чи дахиад годамжны нохоо авчваа гэхэд авцсан л ирээд хүрээд ирдэг гинэ. Амтан хайрладаг хүн дэлхийг хайрладаг байхгүй.
Тийм учраас би Салмад аяг дуртай. Тэгээд их сайн хүн байдаг те. Хөөх юм аа. Энэ одоо ямар шоу, ямар хөөх юм бэ? Би хүнд итгэдэггүй, нохоонд итгэдэг гэдэг шүү дээ. За нэг хөгжилтэй түүх ярихад Салма нэг нохоотойгоо зураг авалтаар ч юм уу гадааддаа илжсэн. Америк л баг л та энэ. Тэгээд нэг буудалтаа нохоотойгоо орсон юм байна л да. Тэгээд яг өрөөндөө орж болохгүй. Тэгээд гадааны юм нэг сарвчиг юмтай юм байна. Тэгээд тэнцээ нэг нохоогоо байрлуулад түгччих болно гэд. Тэгсэн чинь нэг удаа гадуур явж байгаад ирсэн чинь нохоо нь байдгүй. Тэгээд нохоогоо хайгаадсч байдгүй. Тэгсэн чинь буудалд нэг 20 болчих гэнэ. Тэгсэн чинь тэр нохоо нь шүү дээ. Бялонд нугасгүй дуртай юм гинэ. За юу бас төсөлж байна уу? Тийм тэр одоо самраа ийцэн үү? Самарч байсан. Тэр хөрмийн залнаас нохоогоо олж авсан гэж байгаа байхгүй. Нохоо ингээ хоёр тишээ архираал бялуугаа идээд гэжсэн. Эзэн шигэл юм. Хөөх юм. Сүд бүсгүй бол дараатлаа байсан гэж байна. Гэхдээ тэр бол хизээч мартахтайгаар гоё л өрөнд. Тэр бялуу идүүлээл үсттэй юм. Тэр яахад Салмагийн нохоо байж ах ч тийм. Мэдээж тэ Салма хаяг орж ирээд уучлахгүй зөндөлөн болсон байлгүй те. За тэгээд энэ Тарантиногийн кинон дээр өөр юу гардгийг би бас сайн санахгүй байна. Салмагийн хөлийг санаж байна гэж байгаа юм. Ямар ч вампир гардаг ийм та кино байгаа. За энэ кинонд олон бас мундаг жүжигч тоглосон нэг нь Жорж Клуни байгаа. Тарантиногийн ахын дүрийг бүтээдэг. За кино нэг яг нээсэн үедээ нэг хэмжилт авчираагүй. Зарим шүүмжлэгчд энэ оны хамгийн муу кино байна гэж хүртэл хэлжсэн байна. Зүгээр хог гэжсэн бэл. Гэхдээ юу гэнэ? Салма энэ кино тоглосноор бас нэр нь овоо ингэж өсчихөж байгаа байхгүй. Муу кино ч гэсэн Салмагийн нэр яригадаад байна гэдэг чинь хүний тархинд юм хийгээд байна л гэсэн үг. Тэгэд ер нь Тарантиногийн киноч гэж хэлэгдэж байгаа. Дээрээс нь Жорж Клуни ч байж байгаа. Тэр чинь зарим хүмүүс нь энэ хоёр хамтарч тоглосон юм бол дайчгүйлгүүтэй гэсэн яриа бас гарна шүү дээ тийм ээ. Дээрс нөгөө үзэсгэлэн гоогоо тултал харуулсан юм чи тий. Тэгэлгүй яах. За ингээд энэ киноноос хойш түнд саналууд зөндөө их ирдэг болсон. Киноны саналууд ч, рекламны саналуудад ч бологдож эхэлсэн баг. Заглав итгэжтэй танилцуулъя. За, нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар од өндрийн алтан гишүүд та нар маань ажиллаж байгаа. Тэгэхээр алтан гишүүн гэж ямар хүн байдаг? Та алтан гишүүн болохын тулд бас яах ёстойг товчхон хэлээд өгье. Тэгэхээр од өндөр сувг маань жилдээ 1050 нэвтрүүлгийг та бүхэндээ бэлтгэж өргөдөг байгаа. Тэгэхээр энэ 1050 нэвтрүүлгийг нэг нэвтрүүлгийн 100 хүрэхгүй төгрөгөөр үнэлээд та бүхэн жилдээ нэг удаа 100 мянган төгрөгийн ханд өгч алтан гишүүн болох боломжтой. Та алтан гишүүн болсноор одоо тусгай группт ороод тэгээд YouTube-д орохоос өмнө бидний одоо нэвтрүүлгүүдийн өдөр явж байгаа тэр нэвтрүүлгүүдийн бэлтгэл бүх юмыг одоо лайваар хараад байж байгаа. Тэгэхээр одоо ер нь бол одоо өнөөдөр орж байгаа нэвтрүүлэгтээ өнөөдөр 6 нэвтрүүлэгч орж болно шүү дээ. Сургуулийн үзээ байж идэх л гэсэн үг. Тэгэхээр ийм боломж байгаа шүү. Тэгэхээр алтан гишүүн болохын тулд 100 мянган төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны IBAN дугаар 94441 41 91 тэг 4 518 данс руу гүйлгийн утган дээр нь Facebook утасны дугаараа бичиж хэлснээр манай менежер рүү толбогдоод таныг алтан гишүүн гэсэн группт оруулчих юм аа. Тэгээ бидний одоо ой дээр бас өргөдөж та нар маань ирдэг. Ингэртэй од мөндрийнхөө тэмдгийг зүгдэг. Тэгээд найз нөхөд шиг одоо татан те чат мессежтэй нэвтрүүлэг явах гэж хахад хурдлаач ордон тусгаач дараагийн нэвтрүүлэгч гэж байгаа шиг те ийм байдлаар аягүй гой татан байдаг. Хамгийн гол нь та шинжлэх ухааны таны мэдхүйг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бас гар бие оролцож байгаа юм тэр юм шүү. Тэр одоо хамгийн чухал нь байгаа тийм. За бид нэр энэ лайв авч байгаа. Та яг өөрөө Монгол улстай бас ингэж гой хувь нэмэр оруулж байгаа гэдэг чинь хамгийн гоё юм байна. Тийм. Өчигдөр би таксинд суусан чинь яг манай од мөндрийг сонсдог хүн байж тараад тэгээд амар гоё. Би хизээч яг ийм сэдв хүмүүсийн дуртай сэдв. Тэгээд энүүгээр мөнгө олж болдог те ийм контент хийнэ гэж бодож байгаагүй ямар супер юм бэрэлсэн чи тийм байгаа зүг. Нэх гоё санагдаад гөр. За баярлалаа. За баярлалаа. За Салма одоо Холливуудын хамгийн халуухан одтой нэг болж байгаа. Үнэхээр үзэсгэлэнтэй латино бүсгүй. За ингээд маш олон одоо саналд болуулсан гэж хэлсэн те. Ирэх 5 жилийн хугацаанд 23 төсөлд оролцдог юм. Энд ч бараг 4.1 ч болоо 4.6 төсөлд оролцож байгаа. Юу лээ? 5 жил тэгэхээр ч юу вэ? Завсруу. Тий, 4.6. Мөн үү? Мөн 4.6. За нөгөө 4 болтохгүй байна гэдсэн англи хэлгүй охин шүү дээ. Гэрлүүгөө буцгаж чичлүүлж исэн охин чинь одоо Холливуудын хамгийн эрэлттэй жүжигчин болж байгаа. 1997 онд The Friends-ийн домогт Matthew Perry-тэй Fools Rush In гэдэг кинонд тоглоод муугүй амжилт үзүүлдэг. Тэ наад гэнэ гэж хэлсэн.
болсон аахгүй нөө галтгоонд бүжгэлдэг мөн тий. Мөн бахаа. Мөн. Яг тэр бүжгийн хэсэг нь бүр амар хөөрхөн. Мөн. За энэ нь шүү дээ тий. Энэ киног ягаа онцолж байгаа гэхээр 1930-ад оноос хойш Холливуудын кинонд гол дүр бүтээж байгаа хамгийн анхны Мексик бүсгүй болж байгаа нь энэ юм бэл. За тэгэхээр Америк нэгдсэн улсад айр сунгууны үзэл ямар хэмжээнд байсан нь чинээс харагдаж байгаа. Үүнээс улбалаад Салма Хайекийн нэр хүнд одоо ямар төвшөнд байгаа вэ гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Тэгээ 30 оноос хойш анхны жүжигчин болтлоо нэр хүнд нь өссөн гэсэн үг. За энэ кино маань Мэтью Перригийн тоглосон цөөхөн өргөн дэлгэцэн кинонуудын нэг нь. За хайр тосуудын дүрийг гаргах байсан тул Салма да Мэтью хоёр бие биетэйг илүү дотн байх хэрэгтэй. За ингээд дөнгөж танилцж байгаа байна шүү дээ тий. Эцэн Салма Хайек танилцсан эхний өдрөө л автобусанд нь явж ороод энэ жүжигчин болон тустай автобустай шүү дээ тий. Тэнд нь явж ороод элчийн ардаас тэврээтгэхтэйгээд тэгэд хоёлаа тэврэлдэж байгаа хэвцсэн баг. Дөнгөж танилцж байгаа хүмүүс ингэж нүүр агарч мөс хагалж байгаа байхгүй. Нөөрөөс хөхөө харуулдаг шиг юм болж байгаа юм яг тий. За Мэтьютай танилцсан эмэгтэй бүрэл түүний хөгжилтэй сахилахгүй чанарт татагддаг. Салма ч гэсэн тэгсэн гинэ. Энэ хоёр ер нь маш сайн найзууд болсон юм байна. Ингээд Мэтьюг нас барахад хамгийн түрүүнд эмгэглийн үгс илгээсэн хүмүүсийн нэг нь бол Салма Хайек байсан. Эн чинь баг нас барахаас нь 30 жилийн өмнө хийгдсэн энэ кино шүү дээ. Энээс хойш зүрх сэтгэлтэнд байхаа л байсан гэдэг чинь ер нь ямар том байр суурийг тухайн үед эзэлжсэн бэ гэдэг нь чинь санагдана. Ер нь Мэтьюг дурсдаг эмэгтэй болгоно гэдэг. Үнэхээр гоё хүн. Тэг хөгжилтэй, сахилахгүй. Тэгээд явчлалын хаан шүү дээ Салма. Мэтью ч тийм. За ингээд дараа жил нь 2 жилийн дараа 1999 онд за манайхны маш сайн мэддэг Wild Wild West гэдэг кинонд Уилл Смиттэй хамтран тоглодог. Ингээд жинхэнэ шүүмжлэлийн бай болсон. Энд ч одоо ямар утга санаатай кино вэ? Ийм кино хийж болохгүй. Кино биш үү гэх мэтчлэн одоо бүх шүүмж нь муу. Яг энийг яагаад онцлоод байна гэхээр манайхын сайн мэддэг учраас одоо энд бас тоглож ирсэн шүү гэдээ хэлчихлээ. Рита гэдэг бүсгийн дүр тоглолт шүү дээ. Тийм л үү. Тэгэд энэ дүрээс энэ киноноос нь болж манайхан бас сайн мэддэг болсон болов уу гэж бодоод тэгэд энэ киног нь цохос дурдж байгаа. Нэг яриад байхгүй л дээ. За 1990-ад он гараад ойлаа цаг хугацаар жоох ухраа. Ер нь жүжигчнэр ажиллаж эхлээд тун удаагүй байхдаа Салмад киноны санаа орж ирсэн гинэ. Салма өсвөр насны охин байхдаа нэг найзанд очсон чинь тэнд нэг сонин уран зураг байсан гинэ. Анх хараад нэг таалагддаг. Ямар хачин зураг вэ? Нүүр ам нь яац юм бэ гэд. Тэгсэн найз нь нөгөө зургийг нь учиргүй магтаад энэ өстой төгс бүтээл байгаа юм. Чи жоо ойртоод хартаа гэд. Салма ч гэсэн ойртоод харсан чинь тэр будаг, тохируулга юу гэдгийг те тэр зураг бүр ингэ төгс зураг байсныг олж харсан гинэ. Тэгэл ерөөсө тэр зурганд ухаангууд орлсон. Тэгээд зураачийн нэрийг нь олж мэдээд тэр зураачийн талаар бичсэн ном, нийтлэл одоо юу гэдгийг бүгдийг нь олж уншаад тэр зураачийн шүтэн бишрэгч нь болсон гэдэг. За мэдээж энэ зураачийн нэр бол Мексикийн алдарт Фрида Кало байсан баг. Салма энэ зураачийн талаар бараг бүгдийг мэддэг. Бүр гэр мүзэд нь хүртэл очиж исэн. Нэг хэсэг бүр өвчлцэн байсан гэдэг. За Фридагийн эрч хүчтэй байдал амьдралын төлөө тэмцэж байгаа нь Салматай бас төстэй. Хэдий амьдралд нь олон гунигт явдал тохиолдож байсан ч гэсэн тэр бүхэнд бууж өгөөгүй. Харин ч улам хүчрэх хичээд цааш алхаж исэн нь Салматай бас төстэй байна. Бас их хошин мэдрэмжтэй байсан юм байна Фрида. Тэр нь ч бас Салматай төстэй байна. За ингээд Салмагийн тэр орж ирсэн киноны санаа нь бол Фридагийн амьдралыг харуулсан кино хийх байсан. Хэдий өөрөө санааг нь гаргасан ч гэсэн бусад продюсерууд гол дүрээ хайхтаа Салмаг ер нь тойрол хараадсан юм. Jennifer Lopez, Madonna зэрэг хүмүүс өөрсдөө энэ дүр тохирно гэдсэн. Madonna-тай ямар ядаргатай юм бэ? Ямар сайн юм те. Таны дандаа латин хүмүүс тоглох гэдэг. За харин Салма өөрийгөө яг тохирно гэдгээ нотлохын тулд Мексик үндэсний хувьц өмссөн 6 хүртэл продюсеруудад үзүүлж ийж тэгээ өөр нотолж чадчих юм бэл. Гэтэ кино тэр дороо хийгдчихэв. Анхны санаа нь 90-ад он гараад бараг 94-5 онд гарч байгаа байхгүй юу? Маш удаан хүлээгдсэн хийгдэх гэж. Тийм биш үү? 2000 он гарч хийгдэж байгаа шүү дээ. Тийм. Янз бүрийн шалтгаан гарч ирсэн гэнэ. Студийн хооронд зөвшөөрөл хайгаад явсаар хаад
2000 он гарч иж хийгдэж байгаа. За өөрөө ч гэсэн продюсераар ажиллах ийм бас алтан завшаан тохиолдож байгаа. Манай хүн чинь юу юм? Өөрөө бас кино студиутэй. Тэр бас хэд хэдэн кино хийсэн баг шүү. Тэнтгээрээс хамгийн сайн нэг кино болсон баг. Салмад өөрөө Фридагийн дүрийг бүтээн гэдэг юу утга учиртай зүйл байсан. Яг л өөрийнх нь шүтэн байсан шүү дээ. За ингээд ч өөрөө гол дүрэн тоглож чадсан баг. Олон жил да энэ кино хийх гэж бууж өгөхгүй явсаар байгаад хийж байгаа шүү дээ. Гэхдээ да сансныг бодох юм бол кино зураг авалт гэдэг юм уу, кино бүтээх үйл явц маш хүнд өнгөрсөн гэнэ. Энийг Harvey Weinstein гэж нэг дурак байна. Энэ юу аахгүй? Саяхан хэрэг явдал нэгдээд би юу нэг ярмааргүй нэг муухай хүн байхгүй байна. Хүчрхийлэгч. За. Ер нь нэг тийм урлагийн тийм нэг юмнууд яриг дурддагдаа л гэдэг тийм хүн байхгүй. Тэгээ Салмаг би яриач хүчрхийлчээгүй болоо гэж найдаж байна. Ямарсан тарамт үзүүлж ирсэн. Тарамт үзүүлж ирсэн. Киноны хугацаанд. Тий. Тэгээ чи нүцгэн гар гэдэг. Ямар ч шаардлагагүй юм дээр нүцгэн гар болдог. Чи дүрээ ингэж тоглолт гэж тоглол. Бүр ятратай харах юм. Бүр янз бүрээр дээрлэгдэг байсан. Тэн талаар 2017 онд л ах мэдчихэж байгаа шүү дээ. Салмаг өөрөө тэр Нью-Йорк Таймс дээр очиж ярьдаг байхгүй. Бүр ална гэж загнал хэлж ирсэн бэл. Монголд бас иймэрхүү юм сонсогддог те. Ер нь эрэгтэй ч вэ, эмэгтэй ч бай хүн яг нэг юм хүчрхийлэгчийг зогсоох, дуурах хүчтэй байх хэрэгтэй. Давраач юусоо болтоо. Яг тийм. За ингээ ямар ч гэсэн Салма маань тэр бүгдийг давж туулаад өөрийнхөө хамгийн хүсэжсэн тэр киногоо хийж чадсан бахна. Frida гэдэг кино Салмаг дэлхийн хот болгож байгаа. Киноч амтлагтай болоод урлаг уран зураг тайртай хүн болгоны дуртай кинонуудын нэг болсон. Тэр хүмүүс талархаж хүлээж авч байгаа. Оскараас 2 чагнал хүртэж чаддаг. Мейкап нөгөөдг нь үлэн 2 чагнал авдаг. За мөн манай Салма маань Оскарын шилдэг эмэгтэй дүрд шилдэг гол дүрд нэр дэвшиж чаддаг. За энэ нь шүү дээ Мексикээс анх удаа энэ төрөлд нэр дэвшиж байгаа юм болж байгаа. Эмэгтэй дүр юм болов? Эрэгтэй байсан баг. Тэгэхээр шүү дээ маш мундаг хүчтэй юм байсан дэс харагдана. Мексикээс анх удаа Оскар дэвшнэгдэж юу гэсэн юм. За Салмагийн амьдралыг харах юм бол тэр тэмцсэн, суралцсан, мөрөөдлөө хаяагүй ингээд эцэст нь Оскар нэр дэвших хүртлээ төгсөж дэвшиж чадчих. Үүнээс илүүтэй тэр дэлхийн хот болж чадчих. За дэлхийн хотод бит хоёр ярьдаг хотод яадаг вүлээ? Мэдээж сайн ангидаг, үсэн зөндөө хийдэг. Салма ч гэсэн маш их хийдэг. Бүр төсөөлхийн аргагүй. Арьс өнгөний үзлийн эсрэг. За хүчрхийл дүртэж байгаа хүмүүст туслах. За мөн өвчин, за тэр дундаа хөхний хор тавдаг эсрэг. За мөн Earth Day, Greenpeace зэрэг байгууллагуудтай хамтраад их дэлхийн тэхэ төлөө гэдэг ер нь маш олон ажилд оролцдог. За мөн хандив тусламж ч гэсэн маш их үзүүлдэг юм байна. Мөнгө бас хандивдаг гэсэн. Ер нь бэлэн мөнгө хандивлах тохиолдол баг шүү дээ, тий. Дандаа үйл ажиллагаагаар ингэж өөрөө уриалж энэ төр тий. Тий. Тэгэхэд бол манай бэлэн мөнгө хандивлдаг юм байна. За Салма Хайк нэг хүүхэд төрүүлсэн. Ингээд 4 хүүхдээ ээж. Тийм үү? Тий. Нөхөр нь 3 хүүхдээ гэсэн юм шиг байна. Яа наа чиг сони хэлсэн нэг хүүхд төрүүлсэн. Ингээд 4 хүүхдээ. Нөхөр нь тэр бомтон гинэ. Би тэр талаар сайн судлаагүй. Угсаа гэр бүлийн амьдралын доктортой их сайхан гэр бүл байгаа. Энэ хоёр 4 удаа хөрмөө хийсэн гэдэг. Энэ хоёр. Тий. Энэ хоёр хүн маань 4 удаа хөрмөө хийсэн юм. Юу ячихгүй. Нэг хэсэг салцсан байсан юм байна л да. Тэгсэн чинь нөхөр нь бүр байж сууч чадахгүй ингээ байж чаад Салмат хэлэхгүйгээр Мексик руу нисч очоод тэг гэрийнхэнтэй ярилцсан л байсан юм шиг. Тэг сүмд хүлээж идэг байхгүй. За. Тэг гэрийнхэн Салмаг аваад сүм рүү очоод тэгсэн чинь нөхөр нь хормоо хийх хүлээж идэг. Ингээд хормоо хийчихдэг. За. Үнэхээр би юмдээ хайртай юм л. Тэг эннийхээ дараа яг албан ёсоор найз нөхдөө ураад ингээ бас нэг хөр юм ийгээд. Тэг тэрний дараа яасан гэдэг л 4 удаа л ямарчсан. Их буруу сэтэл өглөө шүү бидэнд. Би нөхөртөөгөө анхны хөрмөө хийж ингээ хэлгэнэ шүү дээ. За Салма маань энэ цагаас хойш зөндөө олон кино тоглож байгаа. Хойлоо ч сая 2002 оны кино яриад дуусгачлаа шүү дээ. Гэтэ яг энэс цаашаа гэх юм бол тийм алдартай бүр амар од болсон кино бол ер нь байхгүй. Тэг Grown Ups ч үлэн инээдмийн кинонууд бас байгаа. За бас тэр нэг юу байгаа? Puss in Boots буюу гуталтмуурд дуу оруулдгийн гуталтмуурын 2 кинонд дуу оруулаад энэ баг өөрийнх нь хамгийн их орлоготой кинонууд болсон байх гэж та бодож байна. Гэхдээ ингэсэн сүүлдээ өөрийнх нь тоглосон нэг киног өөрөө маш их үнэлж онцолж ярьдаг. Энэ киноны нэр болохоор Marvel-ийн Eternals гэдэг кино байхгүй юу?
Тэ? Айк болдог үсттэй. Тэ айкийн дүр. Ajax гэдэг юм л. Тийм үү? Ajax гэж бас дуудруулсан л. Тэгээ энэ дээр яагаад өөрийгөө онцолдог вэ гэхээр нэгдүгээр киноны хувцас нь их гоё гэж хэлдэг. За гэхдээ хамгийн чухал онцолж байгаа юм нь 50 гарсан латин эмэгтэй супер баатар болж чадна гэдгийг харуулах надад үнэхээр тааламжтай байлаа гэж хэлдэг. Өөрийгөө нөө хүч чадалтай гэдгээ дахин харуулахыг хүсэлтэй хүн шүү дээ тийм. Энийг л дахин нэг удаа баталж харуулах гэж байгаа нь түүнд их тааламжтай байсан юм шиг байна. Тэгэд энэ дүрээ ч гэсэн мундаг бүтээдэг. Тэгээ уг нь энэ киноноос хойш би Marvel дахиж тоглохгүй болоо гэж бодсон чинь хэд хэдэн төсөл дээр амжилтж ажиллана гэд гэрээ байгуулсан байгаа юм билээ. Тэр дараа нь яаж гарч ирэх нөө гэдэг бас их сонирхолтой байна. Тэгээ тэрийг бас тэсээ ядан хүлээж байна. Тэгээ миний нэг хүсэл байгаа нь да хин маань Salma Hayek маань Оскараас авчвал их гоё л баг. Тийм тий. Өстой гоё жүжигчин, гоё тийм характертай тийм хүн байхгүй. Хүн нүрэх гоё. Тэр нөө юм дээр телевизийн ярьслага энэ төрд ордог штеп. Тэрэн дээр байгаа нь бүр нэг сахилахгүй бүр цаанаа л нэг хөөрхөн бит. Тийм нэг тийм хөөрхөн хошин мэдрэмж нь айгүй гоё тий. За баярлаа. За өстой гоёлаа. Одоо бас тий энэ хүн чинь бас нэг арьс өнгөний үзэл ч юм уу тий ялгуурлан гадуурхалтын бүр болохгүй шүү гэдэг айгүй дуу хоолой болсон хүн байна гэж ойлгож тий. За маш их баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүй од өндөр суваг үзэг сонсогчид та бүхэндээ кино төх нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгийг YouTube-ийн од өндөр суваг, NTV телевиз, од өндөр радио 83.3 107 хост дэлгэнээр та бүхэнд хүрлээ. Энэ удаагийн дугаарыг хамтран ажиллагчаар илүү гүйцлүг TV, Innovation компани, замаа од өндөр алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллалаа. Нэг хоттой баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.